За тэгээд хууль орж ирж байгаа тэгээд хэлц хэсгээ шийдээд ажлын хэсэг байгуулад тэгээд цаашаа ингээд хэлцүүлгүүд явах хаа. Тэгэхээр ер нь бол нэлээд ерөнхий харагдаж байна. Тэгэхээр ер нь хэдүүлээ бас нэгэнт хууль оруулж байгаа юм чинь салбартаа нэг бодтой дөрвтэй ийм одоо тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн ийм заалт оруулчмаар байна гэсэн ийм саналаа дахиж хэлье. За тэгээд тэр мэдээж энэ хөдөө аж ахуйн малгай хууль учраас голчилж байгаа энэ томоохон салбарууд дээр мөн одоо энэ дээр тэр нөгөө судалгаа шинжлэх ухаан талынхаа асуудлуудыг бас нэлээд оруулж өгсөн зөв баха. Энэ дээр манай зөвлөхүүд бас байгаа юм чи харсан байх тийм ээ. Одоо манайд бол энэ хөдөө аж ахуйн салбарын энэ шинжлэх ухааны асуудал бол бас нэлээд ингээ орхигдчиход явж байгаа. Тэгэхээр энэ тал руу баримтлах одоо төрийн бодлого тодорхой одоо бас энэ салбар руу орж ирэх санхүүжилтийн асуудлыг ч гэсэн бас энэ дээр ярьсан зөв байх гэж ингэж бодож байна. За тэгээ энэ дээр бас нэг харсан зүйл нь энэ юу юм бэ? Нөгөө 19 дээр юм уу? Хөдөө аж ахуйн салбар дахь төрийн удирдлага зохицуулалт гэдэг дээр энэ 19/2 дээр хөдөө аж ахуйн асуудал эрхлэсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын өрөөнд мал таримл гिचээд биш 19/1 дээр юм байна. Салбарын бодлого олсрол төлөвлөх хэрэгжилтийг зохицуулах хяналт тавих дүн шинжилгээ хийх гэдэг. Ингээ энэ дээр нөгөө нэг бас л нөгөө манайханд нэг юм яам сайд авахаараа ингээд салбарын ялангуяа энэ нөгөө нэг тогтолцооны асуудал орон нутагт дунд шатанд байгаа анхан шатанд байгаа тогтолцоонуудын асуудлыг л хөнддөг л дөө. Тэгээ одоо энэ зарим аймгийн удирдлагууд энэ төр чинь ярьж штэ. Бид нар ер нь энд нэг засаг дарга гээд аймгийн удирдлага гээд дүүрэг нийслэлийн удирдлага гэж суугаад байдаг. Бүх агентлаг хэрэгжүүлж байгаа одоо газрууд нь босоо тогтолцоотой болсон. Тэгээд тэд нартай ерөөсөө уялдаж ажилдаггүй, үр дүн өгдөггүй. Орон нутгийн засаг даргын үг юм хумаа одоо орж бодлогоо нэгтгэж ингэж явдаггүй. Намайг томилдог газар нь дээрээ гэсэн байдалтай ийм хандлага ер нь түгээмэл болцсон. Одоо суман дээр аймаг дээр байгаа сумын засаг дарга, аймгийн засаг дарга нар чинь нэг 4-5 хаан одоо хүнийг томилох эрх нь үлдсэн. Бусдын 1-2-оор ингээд нийгмийн даатгал халамж одоо юу гэдгийг газаргээ бүгдийг авсаар байгаад ингээд тэр одоо томилгоон дээр нь хамтарч ажиллах тэр тамгын газрын баг дээр нь маш том асуудал үүсэж байгаа юм л шүү дээ. Тэгэхээр энийг энэ дотор миний ойлгож байгаа зөв буруу юу тийм ээ? Аймгийн хөдөө аж ахуйн газар сумд байгаа тэр хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн тасгуудад ажиллах хүний одоо асуудлыг нь яаж оруулж ирж байгаа юм бэ гэдгийг бас дараа нь надад нэг танилцуулаад хэлчихээрэй. За тэгсэн тэгээгүй ер нь бол суманд нэг үгүй хэлэхэд одоо мал эмнэлгийн асуудал хариуцсан байцаагч тэр эпидемиологч энэ төр бол одоо тэгээд маш ховор байгаа штэ. Тэгэл нэг хүн авсран гүйцэтгэсэн нэртэй ингээл явж идэг. Огт газар тариалан байхгүй эрхэлдэггүй сумдуудад гэхэд одоо газар тариалангийн асуудал хариуцсан мэрэгжилтний орон тоо ингээ хатуу яг заагаад өгсөн байж их жишээтэй гэх мэт ийм асуудлууд байна лээ шүү. Тэгэхээр энийг бас хэдүүлээ нэлээд ярилцаад нэг үр дүн гаргасан хууль болоосой гэж бодож байна.